Борхуу, бор ишиг 2. Зохиогч Бэсүдэ Осрын бэр узан. Ардын ухааны дээжээс хүүхдүүдтэй. Хаврын наранд борхуу хашаа түшээд үргэлнэ. Өвөр дээр нь толгоогоо тавиад ууган бор ишиг зөөрмөглөнө. Хоёр хацрыг нь бор ишиг долооход хот гээд борхуу эгдүүтэй нээн. Хужирсан ишигнүүд ойртож ирэхэд борхуу малгайгаараа үргэн бор ишиг мөргөж холдуулна. Хаваржаанд буух нүүдлийн түрүүнд адуу, араас нь үхэр, хонин сүрэг, харгуй замаар өгсөж харагдана. Хотож банхар шогшиж бараадна. Түүчээ хар шарны хойноос тэн ачаатай шарнууд хөдөллөө. Араг тэгнсэн цоожны цагаан шарандаа хоёр хүүхдээ дахаар хучаад суулгалаа. Ахан дөрөвтэй борхуу ой хүрээгүй. Амбан шарны намблаг алхаанд ах нь гүн нойрондоо умбажээ. Борхуу дахнаасаа сугарч ахтаа тэмүүлнэ. Босго хаданд зүтгэж шар огл харайхад борхуу өнхөрч цасан дээр унлаа. Дүүгээ уйлах чимээнээр дутуус ирсэн нойрмог ах нь дахыг нь засав. Хөх чинээд байна, хүү сэрээгүй юу? Гэд хүрэн морьтой ээж нь давхиж ирэхэд "Учлагандаа дүү сайн унтаж байна" гэж ах нь хэлв. Их овоонд үдэлж хүүгээ хөхүүлээ даа гэд ээж нь малаа туухаар буцлаа. Далгай авиртай улаан ямаа даваа уруудаад майлж зөрөхөд ишгээ аваад эргээд ирнэ гэж ээж нь бодоод өнгөрлөө. Борхуу айж сандраад бархирч чарлаж уйлах чимээнээр бор ишиг сэрээд хадан дотроос гарч бас л чанга дуугаар майлж борхуу бор ишиг 2 бие биенээ харж баярлана. Нойрсож хоцорсон бор ишиг нүүдлээс гээгдсэн борхуу 2 уулзаж борхуу бор ишигнийхээ нуруу бэлж борхуугийн цасыг ишиг долоож арилгана. Хүү ишиг 2-ын толгой дээгүр хүрэн бүргдүүд эргэлдээд хэрэг гуайхчин багшралтахад 2 найз шохоорхон харна. Бүргэд шумбан байхад шинж борхуу бор ишгээ чанга тавирч зуурлаа. Бүргэд борхуугийн хөднөөс шүүрлээ. Бойхон суурч 2 найз авраглаа. Бүргэдийн савраас хүүгийн бойтог унлаа. "Борхуу аргандаа байна уу?" гэж бачимдаж сандарсан дуугаар аав нь хашгирахад "Аава, яна дүү минь алга" гэж ах нь уйлагнан дуугарлаа. Балмагдад цочирдсан аав нь банхар нохоогоо дуудаж борхуугийн бойтгийг үнэрлүүлж байна. Баахан шувууд эргэлдсэн давааны адаг руу банхар нохой сум шиг хурдан дүүлж одлоо. Аав ээж хоёр нь ч морьтой цас манарган довтолгов. Хадан доогуур шургаж суугаад 2 найз төр амсгив. Далгай улаан ямаа майлсаар ирэхэд тосоод бор ишиг гүйж очив. Бор ишиг ихийнхээ эвэлсэн сүг балгаар залгилж хөхөд борхуу баярлан мөлхөж ойртно. Хүү ишиг ямаа гурав руу хөгчөн гитэж ойртсоор хүрэн бүргдүүд шүүрхээр эргэлдсээр банхар нохой хутсаар дайран ирээд боохой чоныг хэмхэж зүхтаалгав. Борхуу далгай улааны хөхийг хөхн бор ишиг таалалтай харж зогсно. Банхар талархалтай харж суун. Борхуугийн аав ээж морьтой дөхөж явнаа.